Манганаас авч үзэхэд хүн төрлөختний өвөг дээдэс их газраа орхин Мёбус нуурын эргэн тойрон буюу одоогийн харанхуй твийн орон зайг судлан хүний ертөнцид шилжин суульсан гэж үздэг. Үүний баталгаа нь зарим эртний баримт бичиг үлдэгдэл олдруудад байдаг бөгөөд хүний гарал үүсэл харанхуй твтэй холбоотой гэж үздэг. Өөрөөр хэлбэл өнөөгийн хүн төрлөختний өвөг дээдсийн их сурвалж нь харанхуй твийн гэсэн ойлголт үүсчээ. Хэдийгээр харанхуй твд хийсэн аялал бүр хүн төрлөختөнд асар их аюул авчирч байсан тул маш аюултай газрыг хэмээн үзэж эхэлжээ. Үүнтэй холбоотой хүний ертөнцийн хүчрэг улсууд 200 жилийн өмнө харанхуй твийг илрүүлэхийг хориглосон бөгөөд протокол хэрэглэж хэн нэгэн харанхуй твийг судлахаар явахыг зориулдаар хориглосон байдаг. Хуучин судалгааны баримтуудад өмнө нь 149 ордлогоор харанхуй твь рүү яваад зөвхөн хэдхэн аялал богино хугацаанд амжилттай болсон гэж үздэг. Нийт 28 хүн амьд эргэж ирсэн байна. Харанхуй твд амьд үлдэх магадлал нь 0,000-ны хувьтай байдаг. Ийм бага үр дүнтэйгээс үзэхэд хүний ертөнцийн удирдлага харанхуй твь рүү илүү олон хүн авч явахад аюултай гэж үзсэн тус газраас холдох хэрэгтэй гэдгийг олон нийтэд мэдэгджээ. Манга дээр харанхуй твтэй холбоотой анхны зүйл нь гэвэл судалгааны тэмдэглэл нь Дон Приксээс гаралтай. Дон Прикс нь өнөөгийн Коны өвөө бөгөөд ойролцоогоор 300 жилийн тэртээ харанхуй твээр аялж судалгаа хийж шинэ ертөнцийн аялал хэмээх аяллаа бичвэр үлдээжээ. Уг бичвэрт харанхуй твийн эргэн тойрныг судлан 2 ном бичсэн байдаг. Үүнд харанхуй твийн зүүн хэсэг болон баруун хэсгийн талаар бичсэн бөгөөд одоогоор зөвхөн зүүн хувилбар нь л олдсон байна. Манга дээр харуулснаар баруун хувилбарын Дон Прикс яг одоо ч гэсэн бичсээр байх магадaltaй хэмээн үздэг байна. Тухайлбал Исаак, Итеро, Керете болон Лини болон Циг нарын хамт харанхуй твээр аялан сүүлд нь хүний ертөнц рүү иргэж болсон тухай өгүүлдэг гэлээ. Уг ёсондоо Летерон харанхуй твь рүү очиж чадсан ховор хүмүүсийн нэг байлаа. Гэвч үүний дараа түүний хүн бас адилхан туршлага хөрөнгөлүүлэхээр харанхуй твийг зоссны улмаас Летеро энэ газрын хамгийн сүүлийн зочигчдыг хориглосон гэж үздэг. Түүнчлэн манга дээр Летеро харанхуй твд очсны дараа бие та буюу Хантер Александрийн ертөнцид байдаг 5 улсын холбоонд нэгддэг бөгөөд ангуучдын гишүүдэд ахин харанхуй твь рүү очихгүй байхыг маш хатуугаар сануулсан байна. Хүний ертөнцөөс харанхуй твь бол үнэхээр их ялгаатай. Энгийнээр хэлбэл одоо Хантер Александрийн ертөнцид мэдэгдсэн ертөнц гэж байдаг бөгөөд энэ нь хүн төрлөختний амьдарч буй ертөнц юм. Харин харанхуй твь бол ухамсаргүй байгалийн хүчнүүдэд дэг хянах боломжгүй нууцлаг чидээр дүүрэн үл мэдэгдэх газар юм. Мэдэгдсэн ертөнцид иргэд хот байждаг бол харанхуй твд мангаслаг ургамал үлэнж биетэй ан амтан хориоттой өвчин зэрэг зүйлсүүд харанхуй твд их бий. Аялал бүрт аюултай нүүр тулж ирсэн судлаачид асар том махчин араатнуудтай үзэлцдэг. Ийхүү аюул дагуулсан учраас 149 оролдлогоор зөвхөн хэдхэн хүн л амьд үлдсэн бөгөөд амьдрах хувь маш бага байжээ. Харанхуй твийн орчин нь энгийн мэдэгдэж байгаа ертөнцөөс асар их ялгаатай. Тэнд ямар нэгэн хууль гэж байдаггүй, аимшигт мангасуудаар хүрээлэгдсэн газар гэдгийг манга ба холбогдох их сурвалжууд баттай харуулдаг.